Сүүлийн үеийн Монгол кинонуудыг үзэж байхад гадаадын кинон дээр гардаг шиг сэтгэл хошуун тулааны эсгүүд их гарах болсон. Тэгвэл тэдгээр кинонуудын цаана манай Монголын орлон тоглогчид ажилладаг байна. Хамгийн гайхалтай нь манай улсын тэдгээр орлон тоглогчид Marvel-аас эхлүүлээд Hollywood-ийн олон арван томоохон бүтээлүүдээр хүртэл оролцдог гэхээр үнэхээр супер байгаа биз? Тэд бол бид бүхний сайн мэдих Монгол stand баг хамт олон билээ. Тэгэл бид энэ удаагийн бичлэгээр Монгол stand багийн талаар мөн кинонд орлон тоглогчид хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг талаар хүргэж байна. Ерөнхийдөө дэлхийд дахна Jackie Chan, Tom Cruise, Keanu Reeves зэрэг цөөн хэдхэн жүжигчид л кинон дээрх аюултай үзэгдлүүдийг өөрсдөө хийдэг. Харин бусад Hollywood-ын жүжигчид бүгд л өөр өөрсдийн гэсэн орлон тоглогчтой байдаг. Одоогоор манай улсын хийд кинонууд ч мөн орлон тоглогчдыг ашигладаг. Сонирхуулаад хэлэхэд гадны орнуудад жүжигчид нэр нүрээ бодон үзүүлбэрийг өөрийн биеэр туршихыг хүссэн ч компанийн зүгээс хатуу хоригддаг байна. Мэдээж жүжигчин бэртчих юм бол маш өндөр зардлаар төсөвсөн кино төсөл бүхэлдээ зогсох эрсдэлтэй. Тиймээс тэд орлон тоглогчийг зайлшгүй ашиглах шаардлагатай байдаг. Тэгэхээр орлон тоглогч гэж хэн бэ? Мөн хэрүү орлон тоглож байхгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ? Эдүүгээ дэлхийн зах зээлд улс орон болгонд шилдэг орлон тоглогчид бий. Мэдээж кино жүжигчин болгон цонхоор унаж, ширээн дээр савуулж, энэ тэрүүгээр дүүлэн нисч акробат эргэж чадахгүй шүү дээ. Цаашлаад морьтойгоо хамт бүдэрч, морин дээрээс нуруугаараа унах бол бүрч аюултай зүйл юм. Дээр нэмээд морин дээрээс харвах, тулан булаацалдах зэрэг зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хийдэг зүйлс. Тэр дундаа Монголд үссэн Монгол стандууд л үүнийг хийж чадна. Тэгэхээр ийм олон зүйлсийг орлон тоглогчийн тусламжтайгаар дүрслэхээс өөр аргагүй. Ер нь Монгол орлон тоглогчид морь унахыг брэнд болгосонтой адилаар дэлхийн алдартай жүжигчид ч мөн өөрсдийн брэнд үзүүлбэрүүдтэй байдаг. Мэдээж тэд дараагийнхаа кино болгонд ижил төстөө үзүүлбэрийг хийснээр ур чадвар нь гүйцэгдэхээргүй чадвартай болдог. Ерөнхийдөө нэг талаар орлон тоглогчид тухайн жүжигчнийг бүрэн оролдог бол нөгөө талаар тэд жүжигчдэд тулааныг хэрхэн хийхийг зааж өгдөг. Нэг үгээр тэд бол тулааны найруулагчид гэсэн үг. Жишээ нь тус хэсэгт 102 дээрх жүжигчид орлон тоглогчдын заасны дагуу хэрхэн тулдаж байгааг бид бүхэн харж байна. Харьцуулсан бичлэгт киноны үзэгдэл болон туршилтын бичлэг хоёр бараг ивэжлэгэн байгаа биз? Мэдээж жүжигчдийн хувьд тулааны найруулагчийн дэглэсэн хөдөлгөөнийг хийж сурна гэдэг үнэхээр хэцүү. Тулааны үзүүлбэрийг мэргэжлийн хүмүүстэй адилхан хийхин тулд маш удаан хугацааны бэлтгэл сургалтыг хийх шаардлагатай. Ингэхдээ бэлтгэл сургалтыг мэргэжлийн хүмүүсийн удирдлагаар шууд явуулна. Тэгж байж л жүжигчид киноны шаардлагад нийцсэн тулаануудыг үзүүлж чаддаг. Ер нь энэ мэтээр орлон тоглогчид кино бүтээлд онцгой гайхам үзэгдлүүдийг хийж өгснөөр киноны чанар түвшинг тодорхойлдог. Орлон тоглогч гэж хэн бэ? Энэ бүхнээс харахад орлон тоглогч бол маш ховор төрлийн мэргэжил юм. Тэд олон төрлийн тулааны урлагт суралцаж, бараг л насан туршдаа өдөр болгоны бэлтгэлийг хийснээр ер бусын биеийнхаа ур чадвартай болдог. Орлон тоглогчийн онцлог. Мэдээж стант бүр өөрсдийн онцлогтой. Тухайлбал Монгол стантынхан морин дэл дээр өссөн монгол хүмүүн учраас голцоо морин тулаантай үзэгдлүүдэд туйлын мэргэсэн байх жишээ нэ. Цаашлаад тулааны орлон тоглогчид гэхэд ямар ч кинод ямар л бол ямар тулааны урлагийг үзүүлэхэд бэлэн байх шаардлагатай байдаг. Орлон тоглогч ашиглахын давуу талууд. Нэгдүгээрт маш их цагийг хэмнэнэ. Киноны найруулагчид цаг зав хөрөнгө мөнгөө хэмнэхийн тулд л орлон тоглогчдыг хөлсөлдөг билээ. Тулааны орлон тоглогчид киноно гэрээ хийсэн цагаас тодорхой хугацаанд тулааны бэлтгэлдээ ордог. Кино компани зүгээс орлон тоглогчийн аюулгүй байдлыг хүндэтгэн үзэж урт удаан хугацааны бэлтгэлийн цагийг олгодог. Мөн зориултын бүх зүйлсээр нь хангана. Жишээ нь Шанчи киноны автобусны хэсэг дээр гэхэд 2 минутын тулааны үзэгдлийг бэлтгэхэд 2 сарын турш бэлтгэл хийжээ. Тэгээд энэ хугацаанд 2 минутын үзэгдлийг 50-60 удаагийн хувилбарыг хийжээ. Түүнчлэн Шанчигийн аав Вэмвүүгийн сүр хүчийг илэрхийлэх 20 секундын шотод 3-7 хоногийн зураг авалтыг төлөвлөж байжээ. Тэгэхээр үзэгч бидний хувьд амархан мэд санагдаж цаана нь асар олон хүний нүрэх хөдөлмөр шингэсэн байгаа биз?
Нэг талаасаа цаг хугацаа, хөрөнгө мөнгө, жүжигчдийн эрүүл мэндийг хэмнэж байгаа мэт боловч эцсийн бүтээгдэхүүнийг маш сайн гаргахын тулд ингэж их сэтгэл гаргадаг байна. Гэхдээ тэд ямар нэгэн кино бүтээлд ажиллаагүй байсан ч ямар л бол ямар тулааны урлагийг үзүүлэхэд бэлэн байх шаардлагатай байдаг. Тиймээс л байнгын бэлтгэлийг хийдэг байна. Хоёр дахь давуу тал бол жүжигчдийн эрүүл мэнд, амь нас. Хэрв жүжигчид бие даан, амь үрсэн зураг авалт хийж байгаад гэмтлээ гэхэд киноны төсөл тэржигтэй саатна. Тэгэхээр стант буюу орлон тоглогчид жүжигчний амь нас, эрүүл мэндийг бүхэлд нь хамгаалж байна гэсэн үг. Орлон тоглогч ашиглахын сул талууд. Орлон тоглогч ашиглахын сул талууд ч байдаг. Хэрв зураг авалтын үед багахан л алдаа гаргах юм бол үзэгчид жүжигчний оронд стант явж байгааг анзаарах магадлалтай. Тиймээс орлон тоглогчдод зураг авалтууд ихэвчлэн дүрийн араас авсан байрлалтай байдаг. Бас маш хурдан өрнөх богино шоутуудаас бүрддэг. Тэгэхгүй бол гэрхаа үзэгчид стантыг шууд л анзаарч киноны нэр хүнд шалдаа унах эрсдэлтэй. Жишээ нь Том Круз орлон тоглогчгүй зураг авалт хийдгээрээ алдартай. Гэтэл түүний тоглосон энэхүү кинод машин 360 эргэх үед орлон тоглогч ашигласныг анзаарч болно. Тийхүү 6-2 цурам ажиллагаа киноны энэхүү хэсэгт алтан шагаан оронд орлон тоглож байгааг нуухын тулд үзэгдлийг бүхэлд нь араас нь авчээ. Энэхүү шотыг бүтээсэн баг нь мөн л Монгол стант багийнхан байв. Энэхүү Монголдо цор ганц гээгдэх Монгол стант багийн тухайд Марко Поло, Шанчи, Мулан гэх мэт Холливуудын бүтээлүүдээс эхлүүлээд гадна дотны 100 орчим бүтээлүүдээр ажиллажээ. Монгол стант баг нь тусдаа үйл ажиллагаагаа явуулж байсан экшн крүү болон тэнгэрийн шон багууд нэгдснээр бий болсон юм. Монгол стант багийн бүтээлүүдийг харвал тэртээ бүр 2006 оноос эхлэн кино урлагт хөл тавьжээ. Тэдний бүтээлүүдийг дурдвал Миний ах Атман, Үргэлэг, Ар худраг, Говийн домог, Зүрхний хилэн, Mongolian Connection, Байтаг богд, Single Ladies 4, 102 зэрэг Монголын хамгийн шилдэг бүтээлүүд багтана. Тэрч бүхэл Монгол стантынхан Nomadia Pictures-тэй хамтран бие нэг давхар нэртэй өөртөө бие даасан тулаанд кино хүртэл гаргаад байна. Багийн танилцуулгаас харвал Монгол стант баг нийт 30 гаруй гишүүдээс бүрдэнэ. Хуам зүүнтэй манай усад бүр 30 гаруй залуус нэг баг болон ажиллаж байна гэхээр мөн л гайхалтай санагдана. Магадгүй энэ хэмжээний хүмүүс байж л бүтэн баг бүрэлдэхүүнээр олон хүний дайн тулааныг дүрслэх боломжтой. Нэмж дуртахад дээрх орлон тоглогч жүжигчид морин тулаан, газрын тулаан, олсоор дүүлэх, сэлвэний гих мэт өөрөөсөө онцлог чадруудтай гин. Жишээ нь Монгол стант багийн үүсгэн байгуулагчдын нэг Наранбаатарын хувьд таквондо сүртэй бөгөөд үүнээс цааш олон төрлийн тулааны урлуудад суралцжээ. Орлон тоглогчид хэдийгээр хөлс авдаг вэ гэх асуулт олон хүний толгойд эргэлдэнэ. Учир нь бусдыг гэмтээхүүн тулд аюултай зүйл хийх хүн өндөр хэмжээний цалин авах шаардлагатай. Лемон пресс сувг дээрх ярилцлагаас харвал гадны кино бүтээлүүдэд ажиллахад нэг өдрийн дунджаар $500 авдаг гин. Цаашлаад хэд их ачаалттай ажиллах, гол дүрийн орлон тоглогч хийх, хүнд үзүүлбэр хийх зэрэгт $100-аас $200 нэмэгдлийг авдаг байна. Харамсалтай нь дотооддоо Монгол кинон дээр ажиллахад үүнээс 10 дахин бага хөлсийг авдаг байна. Орлон тоглогчийн талаар цааш дурдвал тэд ямар нэг дүрийг брэнд болгоход маш үнэтэй хувь нэмэр оруулдаг. Жишээ нь гадаадад гэхэд Дуэйн Джонсон яг өөртөө ижил булчинлаг эртээ олон жилийн турш ажиллаж байна. Мөн Black Widow гэхэд түүнийг брэнд болгосон хамгийн алдартай шот бол энэ үзэгдэл билээ. Тэгвэл Scarlett Johansson-ы энэхүү хөдөлгөөнийг ч гэсэн стант гүйцэтгэжээ. Эмэтэр орлон тоглогчгүйгээр байх боломжгүй дөрүүд Холливуудын ертөнцид их. Эцдээ хөгжмийн зохиолж аварч уран зургийг зураачил зурдагтай адилаар орлон тоглогчид өөрсдийн супер хөдөлгөөнөөр кино бүтээлийг авардаг. Түүнчлэн жүжигчид өөрсдийн царай төрхөөр дүрийн гоо сайхныг илэрхийлдэг бол стант орлон тоглогчид хэний ч хийж чадхааргүй хөдөлгөөнөөрөө дүрийн хүч чадлыг бэлэгдэнэ. Кино уран бүтээл бол ганц хүний хийж чадах зүйл биш. Кино зохиолч, найруулагч, зураач, зураглаач, гэрэлтүүлэгч, эвлүүлэгч, дууны инженер, хөгжмийн зохиолч, хувцас дизайнер, нүүр будагч, жүжигчин, орлон тоглогч гээд маш олон хүний нүрийн хөдөлмөр шингэсэн билээ.
Бидний гяс үзээд өнгөрөх ганц шот дээр гэхэд асар олон хүн ажилласан байдаг. Тэр дундаа жүжигчний амнаас эрүүл мэндийг аврахын тулд өөрийн чадраа ашигладаг орлон тоглогчид хамгийн их сонирхол татсан мэрэгжил юм. Бичлэгийн сүүлийн хэсэгт орлон тоглогч болохын тулд юунд анхаарах талаар багахан мэдээллийг та бүхэндээ хүргэе. Лемон пресс сувг дээрх ярилцлагаас харвал орлон тоглогч буюу стант болохын тулд нэгдүгээрт ямар нэгэн биеийн хүчний спортоор хичээллэж байсан бол сайн. Хоёрдугаарт монгол хүн гэдэг утгаараа морийг маш сайн ундаг байх ёстой. Үүний дараах зүйлс нь багаар ажиллах, үг даах, бэртэл гэмтлээс айдаггүй байх, мөн олон цагаар бэлтгэл хийх боломжтой байх гэсэн шаардлагууд ордог гин. Тэгэхээр залуучууд та бүхэн ч гэсэн стант болох мөрөөдөлтөй бол ямар шаардлагатай вэ гэдгийг мэдэж авсан бизээ. Бидний бэлдсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.